Сонсогч танд хүргэх найдварын урам зоригийн үгс. Заримдаа амьдралын ачаалал биднийг ядрааж, урам зориггүй болгодогч эзэн бидний хичээнгүй, үнэнч хайр дүүрэн байлгах хүчийг өдөр бүр өгдөг. Библиэд та нар юу ч хийсэн бүхнийг эзэнд хийж байгаа мэт чин сэтгэлээсээ хийгдэн гэж Колосай номонд бичсэн байдаг. Энэ ишлэл биднийг өнөөдрийн зорилгыг тодорхойлж байна. Бидний ажил, бидний гэр бүл, харилцаа, Бурхантайгаа ойртох хугацаа бүхэн түүнд өргөгдөх ёстой. Өнөөдөр ч гэсэн бид бусдыг хайрлах, хайраа илүү зоригтой болгож, харилцаандаа илүү зөөлнө, үйлчлэхдээ илүү зөвхт, ажилдаа илүү нямбаа байхын төлөө хичээцгээе. Тиймээс сонсогч таныг надтай хамт залбираасай гэж хүсэж байна. Эзэн минь, таныг илүү их хайж, танд ойртох боломж өгсөн талархъя. Өнөөдөр бид гэр бүлдээ танд чигсэн алхам бүртээ хичээнгүй байхыг хүсэж байна. Ажилдаа, харилцаандаа, нэгнээ хайрлахдаа бусдад таалагдахын тулд бус. Таны өгсөн үнэнч зүрхээр хандахад бидэнд туслаач. Залхуурал, хахрамжгүй байдлыг биднээс хол байлгаж, хүч чадал, эрч хүч, өгөөмөр сэтгэлээр дүүргэж. Бүхий л үйлс танд тааламжтай байх болтугай. Иесусийн нэрээр залбирч байна. Сонсогч тань зориулсан найдвар доторх эмэгтэйчүүдийн урам зориг нь өс байлаа. Эзэн таныг бивээх болтугай.